Ойг яагаад хайрлан хамгаалах ёстой вэ? Нэрээ дээр миний асуусан ойг байхгүйгээр төсөөлшгүй байсан тийм ээ. Тэгэхээр хэрвээ ой мод багасаар байвал Дараах аюултай байх нэ. ой мод нь цаг агаар өөр амьсгалд хүчтэй нөлөө үзүүлж хэд халуун, хэд хүйтэн болон хуурайшилтаас хамгаалдаг. Илүү дэлгэрүүлэн авч үзвэл ой мод нь дэлхийн дулаарлаас биднийг хамгаалж агаар дахь хортгийг шингэн авч байдаг. Ингэснээр ой мод дэлхийн уур амьсгалыг зөөлрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихээхэн хэмжээний ой модыг устгаж үгүй болгосноор байгалийн гамшиг, ган гачиг, дулаан агаарын гинтийн үрсгэл, далайн шуурга гарах нөхцөлийг нэмэгдүүлдэг байна. Ойн экосистем нь өөртөө олон зүйлийн амьтан ургамал, шувуу, шавж, хаг хөвд, мөөг зэргийг агуулдаг болохыг бид дээр дурдсан. Тэгвэл ой мод байхгүй болвол эдгээр бодгалууд ургах, амьдрах, өсөн үржих, хооллох, хорогдох орчингүй болж устдах аюултай. Мод нь хөрсний усыг тогтоон барьж зохицуулахын зэрэгцээ хурд ундасны ус болон мөнхийн цэвдэхийн хөдөлгөлцөөг мөн зохицуулж байдаг. Ойгүй болсноор хөрсний ус болон гадаргын усны нөөц багасч мөнх цэвдэг хайлна. Ой модгүй талбайд хурд ундасны ус гадаргуугаар урсах хурд нэмэгдэж энэ нь хөрс илэгдэх, улмаар зөөгдөх гол шалтгаан болдог. Модны үндэс нь хөрсний ширхэхгүйдийг тогтоон барьцалдуулж байдаг бөгөөд ой устж алга болвол уг талбай хөрс суларч улмаар налуу газрын хөрс муурах, гулсах аюултай.